За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл экологийн хичээлийн маань сүүл 7 дахь лекц орж ирж байна. За өнөөдрийн хичээл бол нийгмийн экологи гэдэг. За экологийн шинжилгээ ухаан маань бол биологийн шинжилгээ ухаанаас анх үүссэн болвол энэхүү шинжилгээ ухаан маань цаашлаад олон салбар шинжилгээ ухаануудыг хөгжүүлсэн байдаг. За түүний нэг нь бол энэ нийгмийн экологи юм аа. За нийгмийн экологийн зарим асуудлын талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нь. За байгаль хамгаалах анхны хуулийг бол Английн хаан Эдвард 1273 онд Лондон хотод түлшиндээ нүүрс хэрэглэхийг хорьсон хууль гэж үздэг бөгөөд Чингис хааны эгцэг хууль 1206 онд их хурлаагаар батлагдаж байсныг 6 онд байгаль хамгаалах талын уул хаданд мод огтлох ан амтан агнахыг хориглосон ийм хууль бий болсныг бол дурдахгүй өнгөрөх аргагүй. За Чингис хааны зарлагт бол хөрс шороог алдаж өвс бэлчээрийг бохирдуулахыг хориглоно гэж заасан байдаг. За энэ үеэс эхлээд бол байгаль хамгаалах анхны хуулиуд маань бол үүссэн байх юм аа. За харин нийгмийн экологи гэдэг бол 20 дугаар зууны эхээр үүссэн, үндэслэгдсэн сүүлийн үеийн нэлээд шинэ салбар шинжилгээ ухаан гэж үзэж болох юм аа. За ингээд Америкийн эрдэмтэн Парк Бриджес нар бол энэ нэр томьёог нийгмийн экологи гэдэг нэр томьёог анх шинжилгээ ухаанд оруулсан байна. За нийгмийн экологи гэдэг нь бол хүн нийгмийн хүрээлэн байгаа орчин хоёрын харилцан үйлчлэлийн холбоо бөгөөд хүний үйл ажиллагааг экологийн хууль зүйтэй холбох зарчмын тухай цогц шинжилгээ ухаан гэж үзсэн. За нийгмийн экологийн танин мэдхийн объект нь бол нийгэм байгаль гэдэг тогтолцоо бөгөөд судлах зүйл нь бол дээрх элементүүдийн харилцаа холбоо. За зорилт нь бол харилцаа холбооны хуулийг нээх, зорилго нь харилцаа холбоог жолоодох онолыг боловсруулах явдал юм аа гэж эрдэмтэд бол бичсэн байдаг байна. Тэгэхээр нийгэм гэж юу юм бэ гэж. Тэгэхээр нийгэм гэдэг бол хүмүүсийн бүлэглэлийг бол нийгэм гэж хэлдэг. Тэгээ нийгмийн экологи гэдэг нь хүмүүс хамтаараа хүсэл зорилго нэгтэй нэг бүлэглэл үүсгээд тэдгээр нь энэ байгаль орчинд хэрхэн өөрчлөлт үзүүлж болох талаар судалдаг шинжилгээ ухаан бол нийгмийн экологи юм аа гэж үзэж байна. За хүн байгалийн харилцаа. Хүн байгалийн харилцааны түүхийг бол дэлхийн түүх болон биосферийн эволюцтэй харьцуулбал өчүүхэн бага хугацаа зарцуулагдсан гэж үздэг. За хүн байгалийн харилцааны түүхийг авч үзэхдээ бол дэлхий дээр үүсэн бий болж амьдран оршиж ирсэн эртний хүмүүсийн экологийн үр дагавартай холбож үзэх нь зүйтэй. За балар эртний хүмүүсийн амьдрал ахуй нөхцөл байгалаас ихээхэн хамааралтай байсан бөгөөд тухайн үед бол байгаль орчныг бохирдуулах асуудал огтхон ч байгаагүй юм аа. Тэгээ байгалийнхаа хууль захирагдан амьдардаг байсан. За балар эртний хүний өвөг 5 сая жилийн тэртээ үүсчээ гэж үздэг бөгөөд харин хүний төрөл Homo sapiens 3 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг байх нэ. За анхны хүн бол чадвартай хүн буюу Homo habilis байдаг. Түүний дараа бол босоо явдаг хүн буюу Homo erectus. За ухаанд хүн буюу Homo sapiens. Орчин үед бол орчин цагийн хүн бол Homo sapiens sapiens ухаантай цэцэн хүн гэсэн салбар зүйл үүсч бий болсныг 1994 онд Браш гэдэг хүн хэлж байжээ. За хүн байгалийн харилцааны түүхэнд гарсан онцгой ач холбогдолтой дор дурдах нь чухал үйл явц юм. За үүнд бол хожим үеийн хүн буюу австралопитекчүүд чулуу мод ясыг энгийн багц зэвсэг болгон ашигладаг нийгэмтэй харьцаж ирсэн үе гэж үзнэ. Энэ нь бол хоол тэжил олж идэхдээ төхөмтэй болох байдлаар энэ яс чулуу модыг бол багц зэвсгээ болгож ашиглаж ирсэн юм байна.
За эртний хүмүүс нь бол 500 мянган жилийн өмнө гал гаргаж ашиглаж сурсан бөгөөд энэ нь бол байгалаас хараад байдлыг багасгаж дулааны энергийг эзэмших болсон ийм анхны үйл явц юм гэж үздэг. За ингээд бол ерөнхийдөө гал гаргаж сурсан. За хамгийн анхны гал гаргаж галыг хэрэгэлсэн нь бол 500 мянган жилийн өмнө өсжээ. За Кромеончууд буюу 40 мянган жилийн өмнө бол хэл яриа хөгжиж эхэлсэн гэдэг. За энэ нь бол хүмүүсийн хоорондын харилцааны хэлбэрийг төгөлдөржүүлсэн бөгөөд цээж яриа, дүрслэх урлагийн үндэс суурийг тавьсан гэж үздэг. За манай орны өнцөг болон бүрт элбэг тохиолдог хадны сүг зураг энэ үеийн бодит илэрхийлэл гэж үздэг. За хэл яриа хөгжсөн нь нийгмийн экологийн холбоог бол бэхжүүлсэн бас томоохон алхам болсон гэж үздэг. За энэ нь бол 40 мянган жилийн өмнө өсжээ. За их эрдэмтэн А.П. Околодников Монгол орны хадны сүг зураг хэмээх номонд Монгол орны өнцөг болон бүрээс олдсон олон зуун хадны сүг зургийн бото болон хар зургуудыг ажигласан байна. За одоогоос 10 мянган жилийн өмнө бол хөдөө аж ахуй үүссэн. За хүмүүс суурин амьдрал жилжиж хот тосгодын их суурь тавигдсан. Жохом энэ үед л хоол болох зүйлээ ирж олох, түүж хэрэглэх байдлаас за үйлдвэрлэх шатанд шилжснээр тэжээлийн холбоо төгөлдөржсөн байна. За тэгээ ер нь бол хүмүүсийн аж амьдрал, за зохион байгуулалт, байгальтай харьцаж байсан түүхийг бол энэ хадны сүг зургаас бол харах боломжтой байдаг. За шинэ эрен үед бол тэв газар нутгийн хооронд мэдээлэл солилцох явдал өргөжсөн. За 4-5 мянган жилийн өмнө бол бичиг үсэг бий болсон нь соёлын дэвшилд хүргэсэн байдаг. За үйлдвэрийн хувьсгалын эрен үе нь 200-аас 300 жил үргэлжилсэн бөгөөд харин орчин үе 20-р зуунаас эхэлсэн бөгөөд хүн төрөлхтөн бүх төрлийн эрчим хүчийг амьдрал үйлдвэрлэлд ашиглах болжээ. За түүгээр зогсохгүй хүний бий болгосон энергийн экологийн нэг гол асуудал нь бол хүн төрөлхтний экологийн хямралын ирмэгт тулж байсан бүх нийтэд экологийн тасралтгүй боловсролыг олгох, хүн бүрт экологийн соёл хүмүүжил төлөвшүүлэх энэ алхам гэж үзжээ. За эндээс үндэслээд хүн үүссэн цагаас эхлээд орчин тойронтойгоо харьцах энэ харилцаа маань ерөнхийдөө бол нийгмийн экологийг бий болгож байсан гэж үздэг. За манайхан төр үлээд байгаарай. Компьютер маань унтрах гэдэг. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүс бид нар ажил амьдрал ах уйда дасан зохицож, хоол хүнс тэжээл, барилга байшин барих, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотчлтын анхны их усүрийг тавьсан гэж үздэг. Тэгээд хүмүүс бид нар бол байгальтайгаа харилцан шүтэлцээтэй амьдрахын тулд суурин газар байгуулж, хамтаараа нийлж, хоршиж амьдрах зайлшгүй шаардлага гарсан. Эндээс бол хотчлт маань бол үүссэн байдаг. За хотчил ба түүний үр дагавар. Одоогоос 10 мянган жилийн өмнө хот суурин тосгодын их суурь тавигдсан гэж үздэг. За хотын хэмжээ өсөн нэмэгдсээр байхад түүнд байгаль орчны нөхцөл өөрчлөгдсөн байдаг. За жишээлбэл 3500 жилийн өмнө дэлхийн анхны хот Тигр Ефрат мөрний ирэг дээр байгуулагдсан байдаг. Идүүгээр хөгжилтэй орнуудад бол хүн амынх нь 40-50% нь хот газарт амьдардаг болсон. За дэлхий дээр 1 саяас дээш хүн амтай хот 160 хот байдаг болсон байна. За анхны саятан хотууд нь бол Аз, Африк, Латин Америкт бол бий болсон. За Калькутад бол 1890 онд, Буэнос Айрес, Рио де Жанейрод 1910 онд сая хүн амтай болсон байдаг байна.
За хот өсөж том болох, хүн ам нь нэмэгдэх үүрэг нь дээшлэж, суурин амьдрал дэлгэрэх үзэгдлийг бол хотчлт буюу урбанизац гэж нэрлэдэг. Урбан гэдэг нь бол латинаар хот гэсэн утгатай. За тэгээ хот маань бол одоо 4000 жилийн тэртегээс эхлээд тийм ээ анх урц байна. Урцууд нь одоо хот айл болгоно, хот нь тосгод болгоно, тос нь одоо тосгот нь бол дундаж хотуудыг байгуулна гэх мэтчлэнгээр. За тэгээд тэр хотууд маань дундад зууны үеийн хот, сэргэн мандалтын үеийн хот тийм ээ аж үйлдвэржилтийн үеийн хот, орчин үеийн хот гэх мэтчлэн маш олон ийм түүхэн үе шатуудыг авч явсан бөгөөд энэ нь бол археологийн үнэт материал болж байсан байна. За хотчлтын үр дүнд хүрээлэн буй орчинд бол тодорхой хэмжээний дарамт экологийн чанар муутгах нөхцөл бүрдэж ирсэн байна. За хотчлт нь орчин үеийн нэг дүр зураг бөгөөд дэлхийн хөгжингүй орнуудад хотуудад хаяагаад тэлж хоорондоо нийлж байгаа үзэгдлийг бол агломерац гэж нэрлэдэг. За Улаанбаатар хот хөгжлийн зүй тогтлын дагуу хаяагаад тэлж эзлэх талбай нь их болсоор байгаа. За энэ үзэгдлийг бол агломерац үзэгдэл гэж хэлж байгаа. За түүнчлэн хот дотгошоо бөөгнөрч хотын экологийн нөхцөлийг одоо дороотуулах нөхцөл бас бий болдог. За Улаанбаатар хот түүний дүүрэг үер болж байгаа нь бол хотод мод тарих, ногоон зүлэх талбай ихээр байгуулахын оронд ил газар бүхнийг одоо бетоноор цардаж байгаа нь хөрс ургамлыг борооны усыг шингээх чадварыг нь бол бууруулж, хөрсний амьсгалыг боогдуулж, үерийн усны аюулыг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа нь одоо хотын экологийн асуудлыг үүсгэж байна гэж үздэг байх нэ. За хотын хог хаягдлын асуудал бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй. Энд тэнд овоолсон хог ухсан нүх бий болж байгаа нь бол хог хаягдлын хэмжээ их болсон нь бол харагддаг. За элдв синантроп буюу хотон шавж мэрэгчд одоо үржиж олширч байгаа нь бол хотын иргэдийн эрүүл мэндэд бол муугар нөлөөлж байгааг бас илэрхийлж байдаг байна. За мөн иргэдийн эрүүл мэндэд муугар нөлөөлөхөөс гадна халдварт ба халдваргүй өвчин тархах нөхцөлийг бас бүрдүүлж байдаг. Сүүлийн үед төмөр замын дамжин одоо хэд хэдэн удаа харах орж ирж байгаа нь бол хортон мэрэгч хот руу орж ирэх төгшүүрийг бий болгож байна. Үүнийг дагаад бол өвчлөл нэмэгдэнэ гэдэг нь бол ойлгомжтой. За манай орны хойд талын ус гол мөрөн ихтэй ой модтой суурин газруудад бор харах үзэгдэж байгаа нь бас нөгөө хот суурингийн хөгжилд бол төвөг учруулах нь бол ойлгомжтой байна. За гэхдээ түүний тоо толгой Европын зарим орнууд дахь хар харахны тоо толгойноос харьцангуй доогуур байгаа нь манай орны их газрын эрсдэс уур амьсгал энэ амьтныг тархан дэлгэрэх бас нөхцөлийг хязгаарлагч хүчин зүйл нь болж байна гэж үзэж байна. Үүнийг одоо байгалийн шалгарлын дарамт гэж бас өөрөөр хэлдэг. Хэрвээ хот суурин газар бохир заваан хог хаягдал ихтэй элдв амьтан орогнох нүх ноохой засах газар элбэг болсон зэрэг нь бол хүн өөрийн үйл ажиллагаагаар мөнөх байгалийн шалгарал дарамтыг арилгахад хүрч байна. Иймээс элдв хортон амьтад гэрийн хулган, жон, бисаа дэлгэрэх нөхцөлийг хүмүүс бид нар өөрсдөө бүрдүүлдэг байна. За Улаанбаатар хотын агаар ус хөрсний бохирдол мэдэгдэхүйц нэмэгдэж газар хүлцэх хэмжээнээс давсан байна. За сүүлийн жилүүдэд бол автомашины тоо Улаанбаатар хот болон улсын хэмжээгээр их нэмэгдснээс агаар дахь азотын эслийн агуулмж хотын төв жилээс жилд ихсэж байна. Мөн хөхөрлөгийн бохирдлын төлөв байдлыг үзэхэд үйлдвэрийн дүүрэгт их хэмжээтэй байгаа нь гарсан байна. Тэгэхээр энэ дээр бол одоо зөвхөн Улаанбаатар гэхгүй манай
томоохон хотуудад дархан Эрдэнэт зэрэг хотуудад энэ агаарын бохирдол бол ихссэн. Ус хөрсний бохирдол бас мэдэгдэхүйц нэмэгдсэн байгаа. За энэ нь бол мэдээж хэрэг энэ автомашин, за гэр хорооллын нэмэгдсэн байдал, за тэгээд хэрглэж байгаа төлснөөс ихээхэн хамааралтайгаар бохирдол бол нэмэгдсэн байна. За бохирдлын индексээр усны чанарын үнэлгээ хийхэд маш цэвэр, бага бохирдолтой, бохир гэсэн ийм үнэлгээнүүд гардаг. За тэгээ эндээс бол маш цэвэр устай нь бол 85%, бага бохирдолтой нь 11%, бохирдолтой 1%, бохир гэдэг нь 3% гарч ирж байна. Энэ нь бол Улаанбаатар хотын хэмжээнд яригдж байна. За байгаль орчны төлөв байдлын тайлангаас үзэхэд маш цэвэр гэсэн ангиллалын 82%, бага бохирдолтой нь 13%, бохирдолтой нь 2%, бохир 1%, маш бохир нь 3% байна гэж тодорхойлсон байх бөгөөд түрүүчийн судалгааны дүнтэй харьцуулахад маш бохир гэсэн үнэлгээтэй газар шинээр бий болж 2%-ийг эзэлж байгаа нь бас харагдаж байна. За ингээд туул голын ус Улаанбаатараас доош сонгоноос 5-7 гүүр хүртэлх 4-р зэрэг буюу маш их бохирдолтой гэж үнэлэгдсэн байдаг. За шугам фабрикаас хадан хясаа хүртэл 5-р зэргийн бохирдолтой буюу бохирдлтын жилийн дундаж агуулмж нь бол усны чанарын стандартаас 4-өөс 10 дахин нэмэгдсэн байдаг. За энд яагаад ингэж нэмэгдээд байна вэ гэхээр ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаа дийлхэ болоод нөгөө усаа 60% цэвэрлээд 50-60% цэвэрлэж туул гол руу цутгаж байгаагаас шалтгаалж ингээ маш их бохирдолтой ус бий болоод байна гэсэн юм яригдж байгаа. За энд нөгөө туул голын анх байсан зүй тогтолцоог харуулж байна. За 80-аад оны сүүлээр бол туул гол маань ийм сайхан байжээ гэж. За 90 оноос хойш, за 2010 он гэхэд энэ усны бохирдол асар ихээр бий болж тэнд байгаа амьтад өвхөж байгааг бас харуулж байна. Хог хаягдал голын эрэг орчмоор дагаж яваад хог хаягдлаа асар их хайдаг амралт байдлаар явсан. За мөн цэвэрлэх байгууламжаас шууд усыг гаргаж байгаа. За энэ зураг бол яг цэвэрлэх байгууламж биш. Нөгөө хот орчмын ойролцоох мах арьс ширний үйлдвэрүүд бас байдаг. Тэдгээр маань шууд нөгөө цэвэрлэх байгууламж руу биш энэ туул гол руу бас ингэж хаягдлыг хайж идэг. За энийг бол сүүлийн жилүүдэд их анхааралтай авч хоригдж зарим газруудыг бол хаасан байгаа. За эндээс үндэслээд энэ загаснууд маань ямар их байдлаар өвхөж байгааг харуулсан байна. За 2003 оны тайлангаас үзэхэд туул голын бохирдол 5-р зэрэгт багтж байсан бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээ бол 10 дахин их байсан. За туул голд урд нь хэвийн тархацтай байсан туул зэвэг хадран зэрэг загас бол бараг үзэгдэхгүй болсон байгаа. За 2015 оноос хойш ер нь бол бохирдлыг багасгах зорилгоор туул голд нөгөө минч нутагшуулах ийм үйл ажиллагаа бас явуулж байгаа. Сүүлийн жилүүдэд бол энэ бол цэвэршүүлэх томоохон ажлын нэг болсон байна. За 18 оноос хойш мөн адил энд загас үржүүлэг энэ цэвэр усыг индикатор болдог энэ туул зэвэг хадран загасыг бас үржүүлэх юм алхмуудыг хийж эхлэхэд байгаа. За уулуурхай үйлдвэрлэл ялангуяа аль олборлох явцад голын голдрлыг өөрчлөх, зарим нь бүр мөсөн ширгэж усны түвшин их хэмжээгээр бохирдох ийм нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлуудад үнэлт хийж даруйхан арга хэмжээ авахгүй бол улам ус маань хомсдох аюулд хүрээд байна гэж үзэж байна. За хоцорын газрын хөрс, хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүн, хүнд материалаар ихээхэн бохирдож байна. За агаар ус хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд бас хортоогоор нөлөөлж байна. За Оросын албаны улс болон Монгол улсын шинжлэх ухааны академийн
Орос Монголын биологийн хамтарсан иж бүрэн экспедицийн шугамар Улаанбаатар хотын хөрс, ургамлан нөмрөг, цасан бүрхүүлийн бохирдлыг судалж хүний толгойн үсэн дэх металлын хэмжээг тодорхойлсон байна. За тэгээ ФЭД-ийн 2003 онд өвлийн улиралд Улаанбаатар хотын байгаль уур амьсгалын нөхцөл, салхины эргэж хургах байдал, газрын гадаргад ойрхон агаарын давхаргад бохирдуулагч бодис ихээр хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг гэж тодорхойлсон байна. За энэ байдал бол нийслэлийн хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлж элдв өвчин дэлгэрэх шалтгаан болж байна гэдгийг бас илрүүлж дурдсан байдаг. За ингээд ерөнхийдөө бол тэр агаар дахь хүнд металлын хэмжээг бол тодорхойлохын тулд хүмүүсийн хотод оршин сууж байгаа хүмүүсийн тэр үсэн дэх хүнд металлыг тодорхойлж үзсэн байдаг байна. Ингээ хүн амын эрүүл мэндийн байдлыг бүх дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагаас гаргасан угсаатны популяцийн эрүүл мэнд гэдэг ойлголтоор авч үзсэн байна. За тэгээ хүний хотод амьдарч байгаа хүмүүсийн өвчлөл, нас баралтын, хуулийн ба харьцангуй үзүүлэлтийг 6 төрлийн өвчнийг 10,000 хүн тутамд авч үзсэн байна. За халдварт ба паразит өвчин, хавдрын төрлийн өвчин, зүрх судасны өвчин, амьсгалын эрхтний өвчин, хоол боловсруулах эрхтний өвчин, гэмтэл, хордлого, азгүй тохиолдол зэрэг ийм 6 төрлийн өвчнийг 10,000 хүнд авч үзсэн байна. За эдгээр өвчлөл бол ерөнхийдөө Улаанбаатарын томоохон хотуудад нөлөөлж байдаг, илүү их илэрч байдаг ийм өвчлөл байх нэ. За ингээ Улаанбаатар хотын агаар мандалд өндөр концентрацтай хөхрийн ангидрид азотын давхар эсэл ихээр хуримтлагдана. За тухайлбал хөхрийн ангидридийн хэмжээ 200-аас 300 мг буюу литрт мг байна. За зөвшөөрөх хэмжээнээс бол 2-оос 3 дахин их байна гэж гарсан байна. За агаарт игдсэн бодисын концентрац нь бол 1 м3-д бол 1.5 г байгаа нь зөвшөөрөх хэмжээнээс бол 15-аас 20 дахин их байна гэсэн ийм судалгаа гарсан байна. Эдгээр янз бүрийн бохирдуулагч бодисууд түүний дотор хүнд металлууд полицикл үнэрт нүүрс зөрөгч занхилдаг. Полицикл үнэрт нүүрс зөрөгчд ялангуяа бензопиренүүд нь бол амьсгалын эрхтний болон хавдарт өвчин үүсгэх нөхцөл бүрддэг байна. За хүний экологийн нөхцөл нь манай орны их газрын эрсдэс уур амьсгалын нүүдлийн байр суурь, амьдралын нөхцөл, хүмүүсийн амьдралын хэв маяг, хүрээлэн байгаа орчны бохирдол, түүнээс шалтгааллах өвчлөл зэрэг олон хүчин зүйлсээс хамаарлагыг дээр дурдсан. За байгаль орчны бохирдлын судалгаанд үндэслэн дээрх эрдэмтэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн экологийн бүсчлэлийг бас тогтоож үзсэн байна, зохиосон байдаг. За ингэхдээ үйлдвэрийн бүс, үйлдвэр орон сууцны бүс, захиргаа орон сууцны бүс, гэр хорооллын бүс, ногоон байгууламжийн бүс гэсэн ийм 5 бүсэд бас хувааж үзсэн байна. За ингээд хичээлээ сайхан товчилж бичээд уншаад өшөө дэлгэрүүлээд манайхан судалж уншиж үзээрэй. За багшийнхын хичээл бол хялбаршуулсан эколог, хүний эколог гэсэн ном зохиолуудаас орж байгаа учраас та хэд маань эдгээр номнуудыг авч уншиж үзээрэй. Нийгмийн эколог гэдэг бол маш өргөн хүрээтэй явдаг учраас ерөнхийд нь л базаж товчхон бичсэн шүү багш нь. Энийг дэлгэрүүлэн судалж үзээрэй. Анхаарал тавьсан та нартай баярлалаа.